Монголын Мариуралдаан уяачны холбооны шилдэг Монгол хөлөг шалгуулах ёс бусын үйл ажиллагааг нэм үг хэлж энэ үдшийн баярын эхний хундгыг өргөнөх хэмээн Монголын Мариуралдаан уяачны холбооны ерөнхийлөгч Ноён Гомбожов таныг хүндэтгэлийн тайзнаа өргөн залж байна. Бүгдээрээ халуун алхам тушаалаар өгтөн авцгаая. Энэ шинэ жилийн баяр бидний хувьд онцгой баяр. Яагаад онцгой вэ гэхээр бид холбоо байгуулагдаад анхныхаа шинэ жилийн баярыг өнөөдөр тэмдэглэж байна. Энэ альва анхны юм гэдэг маш чухал учир холбогдтой байдгийг та бүхэн мэднэ. Манай холбоо бол эдгээр 200 гаруй олон татал энэ монголчууд юугаар онцгойж, юугаар бахархаж, орчин үеэр юунд брэнд болох вэ нүүдэлчдийн соёл иргэншил бүрэн бүтнээр нь авч үзэх асуудал байгаа юм. Гэхдээ би энэ үгийг хэлэхдээ Монгол улсын бүх хот суурин газар, бүх сум, бүх хүн суурьшдын зам руу суурин иргэн соёл иргэншил битгий орж хэлж байгаа юм биш. Монголчууд бол манай төр улс ард түмэн бүлүүд суурин соёл иргэншилийг нүүдлийн соёл иргэншилтэйгээр яаж одоо хослуудын хөгжүүлж авч үзэх вэ гэдэг ийм торгон заг дээр ирчээд байгаа энэ үед манай холбоо бол байгуулагдсан үгээрээ гэвэл ирээдүйтэй юм аа. Тэгээд та бүхэндээ 2020 онд аль жаргалтай өрсөн сансан бүхнээ бүтээж байхын үлцээтэй ярилцлыг өргөн дэвшүүлээ. Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо 2019 оны шилдэг Монгол адуу шалгаруулах ёслолын үйл ажиллагаа. Монгол улсын хөлмөрийн баатар 20 дугаар зууны манлай хүлэгч Монгол улсын гавьяат малчин тод манлай уяач Данзан намын даваа хүүгийн унган Төв аймгийн Баянцгаан сумын Монгол улсын манлай уяач даваа хүүгийн Баянбатын Саран хонгор 2019 оны шилдэг Монгол азаргаар шалгарлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол улсын алдарт уяач Ухны Эрдэнэ билгийн унган Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхбатын Бүрэн баярын бор 2019 оны шилдэг Монгол азаргаар шалгарлаа. Дундгой аймгийн Баянжаргалан сумын Балганы самплын унган Дундгой аймгийн Баянжаргалан сумын алдарт уяач самплын Сүхбаатарын шарга 2019 оны шилдэг азаргаар шалгарлаа. Дорнод аймгийн Баяндун сумын Бүрэгдоржийн Цэгмэдийн хүрэн 2019 оны шилдэг Монгол азаргаар шалгарлаа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хурандаа Хүрэлсөхийн унган Дундгой аймгийн Эрдэнэтлаа сумын аймгийн алдарт уяач Ганц огтын халтар 2019 оны шилдэг Монгол азаргаар шалгарлаа. Эдгээр 5 азарга 2019 оны шилдэг Монгол азаргаар шагнагдсан байна. Ингээд шалгарсан байна. Энэхүү шалгаруулалтыг бол онлайн болон мэргэжлийн улсууд одоо маш их нарын шүүж энэхүү шалгаруулалтын жагсаалтыг гаргасан гэдгийг эрхэм та бүхэн маань мэдэж байгаа. Ингээд эрхэм Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны тэргүүн болон дэд тэргүүнүүд эдгээр шагналыг эрхэм та бүхэнд гардуулж өгнө. Батламжийг эрхэм та бүхэндээ уншиж өгье. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Бүрэн баяр танаа дэлхийн хүндрэлтний хосгүй соёлын өв Монгол наадам Монгол адуугаан хадаг жудаг 2 том дэдэлж морин их төрийн хэрэгж үтгсэн таны тулгар төр байгуулагдсны 2228 жил их Монгол улсын 813 ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний баяр наадамд уйж сойсон азраг насны борж устай шангас түлэг Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр 17 дугаар жарганы уруулах чимээн шороох ажлын шилдэг Монгол адуугаар шалгарсан тул батламж гардуулва. Таныг морины босоо зам хэмэр
өнөөдөр болдог. Монголын үндэсний морин уралдаан уяачлалын холбооны ерөнхийлөгч Ж. Гомжив гэжээ. За шагналт батламж, за медалийн суурь, за айраг үхий Монголын 93 наадмын дүрсэлсэн аяг хадганы хамт бэлэгдэл болгож өргөж байна. За мөн сүүлний болон гөхлийн бол зэргийг гардуулж байна. Үнэхээр энэ одоо бас Монгол адууны уламжлал өвийг хадгалсан их бэлэгдлийг дээдсэн ийм сайхан батламжийг гардуулсан, гардаж явсан эрхэм зарим улсуудаас бас сэтгэгдэл сонсё. Энэ холбоо маань Монгол адуугаа дэмжиж анхныхаа нэслэн ажиллагаа хийж байгаа баяртай. Тэгээд Монгол адуугаа гэж сойж байгаа хэрхэн уяаж эзэд болоо Монгол адуугаа дэмжиж байгаа хүмүүс маань энд ирсэнд баяртай. Тэгээд энэ холбоотой азрын маань өөч сурлаж байгаа Сквадр аймгийн халтсан сумын манай авгаас эрдэнэ хэлэх маань өөч сайсан байгаа шүү. Баяртай байна. Эрхэм шагналыг гардаж байгаа шилдэг хүлгийн эзэн болсон эрхэм уяачтан баяр хүргье. Таны 2020 оны хүлгийн их ажилтны өндөр амжилтын хүсэн өрөөй таныг хүлгийн босоо цагаан хэмээр өнөдөө болдог. За дараагийн шагналыг Төв аймгийн Баянцан сумын уугуул Монгол улсын мандаа яваач Д. Баянбат. За Баянбат уяачи маань ахын дарин чулуун батламжийг гардаж явж байна. За сайн байцгаана уу та бүхэн сайн байна. Миний аавын наран омор азманы төрсөн дүү саран омор азран маань энэхүү сайхан одоо зөвхөнтэй шаналыг авч байгаадаа би маш их талархаж байна. Та бүхэнд маш их баярлалаа. Айл явангуу охины гүнээс энэхүү шаналыг хүртэж байгаадаа маш их баярлаж байна. Та бүхэнд маш их баярлалаа. За дараагийн эрхэм шагналын эзэн Донгоо аймгийн Баянжирлан сумын надад яаш Сквадр танаа Сквадрын уяачиг өрж байна. Донгоо Баянжирлан Сквадр сумын надад яаш шар газрын эзэн байна. Дараагийн шагналын эзэн Донгоо аймгийн Эрдэнэ сум уяач ганц өх танаа гэж байна. Энэ камераж Монголын үндэсний мөрөөс манаас маш их баярлж байна. Явуулдаг хөтөлбөр ямар нэгэн үйлдэл үйлчлэг дэмжиж ажиллах би бас боддог. Аавнаас дагаад бид төлөж ирсэн байна. За өргөе. Зүлээ гэж За саяны азрагнууд дээр одоо өнөөдөр өрөө наадмын туйж хайрагдуулж байгаа эзэлтэн шагналаа авлаа. Мөн одоо энэ наадмыг төрүүлсэн энэ сайхан хурдан адууг бий болгосон Монголын үеэрээ уламжлан хөрийн наадмыг чимдэг хурдуудыг төрүүлдэг гаалгуудын эзэн эзлийг одоо бас урамшуулж батламж олгож байна. За энэ Сквадрын сум хүлэгч хурандаа хүрсэх гэдэг нь байна. Донгоо аймгийн Баянжирлан сумын уяач Балганы самбар танаа шар газрын өмнө эзэн болж ирдээ самбар танд одоо Монгол үндэсний морин уралдаан уяачтай холбооны төлөвлөсөн шийдвэрээр энэ шаран хажин шилдэг Монгол бүлгээр шалгарсан бол батламж гардуулваа гэсэн байна. Самбарыг өрж байна. За өнөөдрийн энэ манай энэ холбооны үйл ажиллагаа бол Монгол морь хоёр хязгаарч салахгүй юм аа. Монгол хүлгийн мянган жил тэжээж олон үеэрээ дамжиж ирсэн өвгдийн их буйныг бид нар хадгалж, хайрлаж олон цаашаа үрээштэй үлдээж өгөх юм аа. Энэ үүднээсээ бид нар цааш Монгол төрийн наадамд, бүсийн наадамд хурдсан он оны шилдэг Монгол адуугаа цаашаа оруулах болон цаашдаа бол олон уяач хүлэгчид энэ шалгийг гардах нь гарцаагүй. Сквадр аймгийн халтсан сумын хаяад Монгол улсын мандаа уяач Ухамгай эрдэнэлийн за
Бүхэн шигнэлийг гаргаж гарч ирж байна. За одоохон за ажилтаа уушаас ирж амжаагүй охин нь ирсэн байна. Тэгээд одмаанаа одоо бас Монгол сайхан одоо үргэлжлүүлэн аа чивж байгаа. Үүнийг асуух сайхан байна. За сайн байцгаана уу бүгдэнд нэг өдөр мэндийг хүргэе. За тэгэхээр Монгол Улсын манлай уяарч аюул шин охин гэж миний өвөө аавын Монгол Улсын албан хэмжээний эрдэнэлэг гэж миний аюул үе цайсан энэ хурдмаар өнөөдрийн шийдэг асуулт. Тэгэхээр бас хэд хоног манай гуйх газар Монголтай газрын нийтлэлийг бас хүртсэн энэ торгон агшинд аваараа өвөөгөөрөө мөнх тийм Бүрэнбаатар гэдэг дуунараараа маш гомдогч чинь бахарч чинь бүгдээрэнд нь баярын төргий дуун хайлууны өөрөөр түүнээр үргэлжлэхгүй танартай эрүүлэн хамгийн сайхан бүхний хүсээ өрөөё. За бүгдээ Өглөөний баатар аваа өвд бас батламж халтуусны байна энэ Баянбатгийн охин халтуусгия. За монголчууд ингээд удмаараа адуутай айлын хурдтай айлын хүмүүс ингэж их амгалан цаваа орон тайртай байдаг. Өнөөдөр Монгол Улсын өглөөний баатар даваа ах юм маань Баянбатын охин дарижлон хурдан үлгэр шагналыг гаргаж явж байна. Монгол Улсын мандаа байж аюул шин охин байна. Ач охин өглөөний маань охин бас гаргаж авч байна. Ингээд монголчуудад ингэж бүгдээрээ сэтгэлээ өгдөг сайхан сэтгэл тогтоосон мөч Монгол албаныхаа төлөө гэсэн сэтгэл байдаг юм аа. Ингээд бүгдэнд нь алж байгаа хүсэн өрөөё. за бүгдээ дурсгалынхаа зургийг татуулаад төлөвлөгөөнийхээ судал цуцгаахыг та бүдээс хүсэж байна. Сүхбаатар аймгийн Халзан сумын Дулмаагийн Эрдэнэ булганы явнаган Баян хонгор аймгийн Бууцгаан сумын уугуул аймгийн алдарт байч Нямин Баттөмөрийн хар 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа. Дундгой аймгийн Хулд сумын Монгол улсын алдарт байч Бандиагийн баяр сайхны унган Дундгой аймгийн Хулд сумын уугуул Монгол улсын манлай авьяач баяр сайхны лавгачрын дайчин Халзан 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа. Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын аймгийн алдарт байч Давуд Оржийн унган Булган аймгийн сайхан сумын уугуул Уяач Хатанбаатарын Манлай баатрын сартай хүрэн 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа. Сүхбаатар аймгийн Баруун урт сумын Гүн самбуугийн Цэрэн хүүгийн унган Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Уяач Гамболдын Чин төмөрийн хээр 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Цэрэнбаатрын Алтан хүүгийн унган Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын уугуул Уяач Лагны Төмөрбаатрын хүрэн 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа. Сүхбаатар аймгийн Асгат сумын аймгийн алдарт байч Ширнэнгийн Жүндрийн унган Ховд аймгийн Булган сумын уугуул Уяач Батминдийн Мөнхтрийн хүрэн 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа. Сүхбаатар аймгийн Дарган сумын Гэрэлт нарангийн унган Архангай аймгийн Хотонд сумын уугуул нийслэлийн алдарт уяач Дуламсүрэнгийн Лавсүрэнгийн Зээрд 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа. Өвөрхангай аймгийн Эсэнзүү сумын уугуул Уяач Сэрэтрийн нэргийн хээр 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа. Баян хонгор аймгийн Заг сумын уугуул аймгийн алдарт байч Занганы Пүрв очрын хүрэн 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа. Дорнохов аймгийн Зүүн Баян сумын уугуул Уяач Оргодлын Эрдэнэ булганы Туулай хээр 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа. Хинтээ аймгийн Мөрөн сумын Ариун Баатрын унган Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул аймгийн алдарт байч Бадралын Энх баатрын хонгор халзан 2019 оны шилдэг Монгол их насаар шалгарлаа.
Донгоо аймгийн гол сумын уугуул Монгол улсын мандтай байж баяр сайхны лав хүчрийн дайчин хандсан. Болон аймгийн сайхан сумын уугуул Уяаж Хатанбаатарын Мандай баатрын зээл Сугаатар аймгийн Асар сумын уугуул Уяаж Гамболтын Чил төмрийн хээ Төсгөл аймгийн Шингэдэр сумын уугуул Уяаж Лагны Төмөр баатрын хүрэн Ховд аймгийн Булган сумын уугуул Уяаж Батментийн Мөнхтөрийн хүрэн Арангай аймгийн Хотон сумын уугуул Нийслэлийн Алдар Туяаж Болон сүрэнгийн Тав сүрэнгийн зээл Хүрангай аймгийн Эсэнзүү сумын уугуул Уяаж Сэрээтрийн нэргүй хээ Монгол адууны хурд шансыг гэмж шагнаж байгаа баяртай бид зүгээс үндэсний морин спорт байшин Монголын үндэсний морин уралдаа өөсний холбооноос Монгол шилдэг хөлөг шалгуулаад Монгол хөлгийг төрийн наадмын чимсэн Монгол хөлгийг бий болгосон улмынхныг оромшуулж байгаа. Мөн өнөөдөр тэр хөлгийг өйс хойж байгаа. Тэр хөлгийн өнөөдрийн одоо эцдийг авах хөлтийн одоо ингэж оромшуулж батламж олгож байгаа шүү. Тэгээд Монгол морины босоо цагаан хямар Ана Бадарч хаан хэлснээр хонь өвхрийн бэлчээр дахлан ойрхон ирээд бэлтгэхөө хол сэргүүн газар усан номгодон зүүр хонгийн шөндөө босоо зүүрэн сэрэг хорвоогийн сэргэлэн амтан Монгол адууны хямар биднийг мөнхөд ивэж болохгүй Монгол одон нэмэн бүрсад төрийнхаа наадмыг олон жил чимж явах ёстой гэсэн үгнээс одоо энэ адууг бий болгосон эздэд маш их баярлж байгаа Монголын үндэсний морин уралдаа ОСТ холбооноос бахархал батламж олгож байгаамаа гэдэг Алтууху Тэрбаатар Алтууху өнөөдөр 30 адуу толдорсон 27 Сүхбаатар аймгийн адуугаа Сүхбаатар жигдээ дахин баяр хүргэе. За Монгол төрийн наадамд нэгэнтээ дөрвөлсөн их хордод аман үзсэн Инкваторын хомор олцсонмоор энэ сайхан шагналсан байна. За шагналыг Хүрангай аймгийн аймгийн алдарт байж Санчир найзан гардаж яваар гарч иржээ. Шагналыг гардуулъя. оны шилдэг Монгол их насны морин Сугаатарын ганцхан сумын Долмаагийн эрдэнэ улаан Баянгарын Булцаа сумын уугуул аймгийн алдарт туяач Нэмэн Баттамрын хар Дондоо аймгийн гол сумын Баяндагийн баяр сайхны улаан Дондоо аймгийн гол сумын уугуул Монгол улсын мандтай байж баяр сайхны лав хүчрийн дайчин хандсан Болон аймгийн сайхан Төмөрбаатар Мөнхбаатар аймгийн Төмөрбаатар аймгийн алдарт уяач Ширнэнгийн Живдрийн улаан Ховд аймгийн Булган сумын уугуул уяач Батментийн Мөнхтөрийн хүрэн Сугаатар аймгийн Даргангас сумын Гэрят Гэрэлтнарангийн улаан Арангай аймгийн Хотон сумын уугуул нийслэлийн алдарт уяач Олон сүрэнгийн Тав сүрэнгийн зээл Хүрангай аймгийн Эсэнзүү сумын уугуул уяач Сэрээтрийн нэргүй хээ Баянгарын аймгийн Заг сумын уугуул аймгийн алдарт уяач Занганы Бүрөөчрийн хүрэн Дорногов аймгийн Зөв Баян сумын уугуул уяач Оргодлын эрдэнэ улааны Туулай хээ Хүрангай аймгийн Тархан сумын уугуул аймгийн алдарт уяач Бадралын Инкваторын хонгор олцсон нар 2019 оны шилдэг Монгол хөлгээр шалгарсан байна. Баяр хүргэе. Эрхэм гардсан шагнал гардуулсан эзэмшигчдийг дурсгалын зөвлөлт болно байна. Хүсье. За манай Сүхбаатар аймгийн шагналчныг урсаж байна да. Сүхбаатар аймгийн Асар сумын уяач Чин төмрийн
хээр их насны морь энэ сайхан батламжийг гардан авахд бэлэн боллоо. Хөлсгөл аймгийн Шинэтэр сумын хөлөгч Төмөрбаатарын хөрөн морь шилдэг Монгол их насны морьор шалгарсан байна. Сүхбаатар аймгийн Дарган сумын Төмөрбаатарын унган, Булган аймгийн Сайхан сумын угуул Уяач, Сандгийн Нямжуугийн Сартай хээр 2019 оны шилдэг Монгол соёлонгоор шалгарлаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцган сумын Амарбатын унган, Говьлтай аймгийн Тайшир сумын угуул нийслэлийн алдарт Уяач, Дархаагийн Балдан доржийн хонгор 2019 оны шилдэг Монгол соёлонгоор шалгарлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Шинэ баярын унган адуу, Өмнөгов аймгийн Номгон сумын уугуул Уяач Түмэн баярын ган жаргалын хар 2019 оны шилдэг Монгол соёлонгоор шалгарлаа. Сүхбаатар аймгийн Онгон сум, Жамбалдоржийн халтрын унган, Сүхбаатар аймгийн Онгон сумын Харьяат халтрын мөнх баярын шарга 2019 оны шилдэг Монгол соёлонгоор шалгарлаа. Дорнод аймгийн Матад сумын аймгийн алдарт Уяач Дашнамын энх төрийн унган, Өвөр хангай аймгийн Тарагт сумын Харьяат Батнасангийн Дорж багмын хонгор 2019 оны шилдэг Монгол соёлонгоор шалгарлаа. Өвөр хангай аймгийн Баянгол сумын Харьяат аймгийн алдарт Уяач Уран дархан Тогоо маашрын болдын хээр алга өөрийн унган 2019 оны шилдэг Монгол соёлонгоор шалгарлаа. Эрхэм Янавалан Жамбалсрын ясны гашигт хардуулдаг байна. Хүсээ ихний соёлын Сүхбаатар аймгийн Дарган сумын Харьяат Төмөрбаатарын унган, Булган аймгийн Сайхан сумын угуул Уяач Сандгийн Нямжуугийн Сартай хээр 2019 оны шилдэг Монгол соёлонгоор шалгарсан байна. Шагналтай гардан хэмээн энэ хүлээснэ. Өрнзөтэй өнөөдөр энэ тайзан дээр хурдан хөлгийн өрөөлбөл шилдэг хөлгийн унган эзнэр мөн өнөөдөр уйж уралдуулж байгаа эрхэм студийг хамтдан шигэнж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Ингээ хамтдан өрж байна. Сүхбаатар аймгийн Дархан сумын Төмөрбаатар Булган аймгийн Сайхан сумын угуул Уяач Сандгийн Нямжуугийн нарыг өрж байна. За дараагийн Сүхбаатар аймгийн Халзан сумын Эдвишийн угуул баярын унган, Говьлтай аймгийн Тайшир сумын угуул нийслэлийн алдарт Уяач Дархаагийн Балдан доржийн хонгор соёлон 2019 оны шилдэг Монгол соёлонгоор шалгарсан байна. Шагналтай гардаг чигнөө хэмээн эрхэм өмсүүдийг хамтад нөрий. Хурдан хөлгийн унган эзэн өнөөдөр уйж уралдуулж байгаа эцгийг хамтдын тайзан дээр урж байгаа гэдгийг энд таах маань мэдж байгаа. За эрхэм соёлын студийг бүгдээр ингэ наашаа гарч ирэхийг хүсье. Олон батламжууд байгаа учраас гарч ирсэн босуудын батламжийг гардуулж байна. Сүхбаатар аймгийн Онгон сумын хөлөгч мөнх баяр таныг тайснаа өрнзөлж байна. Сүхбаатар аймгийн Онгон сумын Жамбалдоржийн халтар таныг бас тайснаа өрнзөлж байна. Шагналтай гарсан мөнх баяр. За наашаа иш. Шагналтай Монгол улсын алдарт Уяач Жамбалсрын гардуулж байна. Батламж хурдан хөлгийн сүүлний болт медалийн дэвсгэр медалийн айр гэдэгүүдийг ерөөл болгон өргөж байна. Мордыг цодлоход айр гэсэн мордыг медалыг Монгол уламжлалтай энэ удаа шилдэг улсын мордыг энхүү
Сайлчны мотор сайлын сав хоёроос бусдын үл хүрсэн ариун дээж айргны дээжийг гартуулж байна. За дараагийн соёлын эсдүүд гарч ирээд гараа. Сүхбаатар аймгийн омгон сум Жамбалдоржийн халтар эрхэм таныг хүргэе. Сүхбаатар аймгийн галзан сум Шиноёр таныг хүргэе. Шиноёрын өмнөх аймгийн омгон сумын овол уяаш түмэн баярын ганжиргалтыг хар соёлын хөө шагналыг өвтөж байгаагийг таавах маань мэдж байгаа. Мөн Дорнод аймгийн Матан сумын аймгийн алдарт уяач Дашнамын инхтэр таныг хүргэж байна. Энэхүү инхтэр уяачийн унган хүлэг Өдгөө Уранга аймгийн Тархат сумын Гариат Батнасангийн Торж өвгний хонгор 2019 оны шилдэг соёлын бар шалгарсан. Сайг Дардын улсын 1902 онд соёлын хонгор зүстэй шамдас бүрэн Монголын үндэсний морин мордон уяач орны төлөвлөсөн шийдвэрээр шилдэг Монгол хүлгээр шалгарсан бол Батнасгийн харт болваа гэж. Монголын үндэсний морин мордон уяач орны төлөвлөсөн ерөнхийлөгч Амбарч өгсөн шагналыг би дор шогонд гартуулах гэж байна. За, дараагийн улсууд гарч ирэх гараа. Уранга аймгийн Баянгол сумын Гариат аймгийн алдарт уяач Тогоо Машри Болтын хэр гэж байна. Энэхүү хурдан хүлэг 2019 оны элдэг Монгол адуугаар шалгарсныг бол шагналыг бодож байна. За, Сүхбаатар аймгийн Халзан сумын хөтлөгч Шиноёр байна уу? Шиноёр байна уу? Шиноёр гэж байна уу? За, дараагийн хүн Монгол улсын манлай уяач Геногаан гартуулах хүн маань Сүхбаатар аймгийн омгон сумын хүлэгч Жамбалдоржийн халтар таныг шагналаар шаардна гэж тайсан. Өөрийн Монгол улсын татаманлай уяач Монголын морин мордон уяачтай холбооны гэртэргүй Доргон сүрэн таны гартуулах Хомбол Уранга аймгийн Баянгол сумын хүлэгч Болт гэдэг хүн байна. Болт байна уу? Болт гэдэг. За таны улсууд хэрэг ирж авчааг байх шиг байна. За та бүхнийг дурсгалын зураг татуулна гэж хүсье. Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт уяач Аргачаагийн мөнх төрийн унган, Хувс аймгийн Зүүн говь сумын уугуул аймгийн алдарт уяач Бадарчин Норов самбуугийн халиун 2019 оны шилдэг Монгол хязаалангаар шалгарлаа. Өмнөх аймгийн Цогцөцгийн сумын уугуул уяач Мөнх хоёрын Адиаватрын хар 2019 оны шилдэг Монгол хязаалангаар шалгарлаа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт уяач Шарын Сүхбаатарын унган, Төв аймгийн Алтан булаг сумын Хариат аймгийн алдарт уяач Батмөнхийн Батхүүгийн хүрэн 2019 оны шилдэг Монгол хязаалангаар шалгарлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Дашдоржийн базрын унган, Архангай аймгийн Чулууд сумын Хариат аймгийн алдарт уяач Цэдэн Содномын Инх болтын хээр 2019 оны шилдэг Монгол хязаалангаар шалгарлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт уяач Аргачаагийн мөнх төрийн унган, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Лавгжавын Алтан хуйгийн Өсгий цагаан хээр 2019 оны шилдэг Монгол хязаалангаар шалгарлаа.
Төв аймгийн Алтан булаг сумын Ариат аймгийн алдарт уяач Баян мөнхийн Батхүү таныг мөн урьж байна. Мөн Аранга аймгийн Жолоод сумын Ариат Цэрцодмын Инкол таныг урьж байна. Түүний хөлөг болох хөлгийн унган эзэн Халзан сумын Даштуржийн Манзар таныг урьж байна. Мөн Сүхбаатар аймгийн Халзан сумын Арилжаагийн мөнхтөр Баянгар аймгийн Жаргалан сумын Лавгчвын Автан буйг нарыг урья. За наашаа гараад байгаа. За гялцч манайхаа. За манай уяач нар чи ерөнхийдөө уян дээр байгаа мэт нэлээд наадхар суугаад байна шүү. Нэг турцсан улсууд наашаа гялс гараад ирэх зүйтэй байна. Түүний шигэлдэг улсын хурлын гишүүн Батцандан гарцуулж байна. За шигэл гарцсан хүмүүс ийшгээ баруун гар тал руу эндрүү тусаад хараа хайрыг. За мэдээд хайрыг. За Төв аймгийн Алтан булаг сумын Ариат аймгийн алдарт уяач За 2019 оны шилдэг Монгол хязгаарлангийн эстүүшгэлэн гарлаа. Эрхэм таавын ажлын амжилт юусан сэгийн цагаан өсөлтөн сэтгэгчдүүд бүхнийг өргөж байна. Одоо бүлэгч гэдэг шагналыг манай Монголын үндэсний баруун уралдаан уяачдын холбоос наачлан бий болгож энэхүү шагналыг гардуулах гэж байна. За энэхүү шагналаар Монгол улсын тод манлай уяач Монгол улсын уяат малчин Хэмэдэх таныг шагнаж байна. Хөлөгч гэж энэхүү шагналыг анхны эзнээр тодорч байгаад баяр хүргье. Хүрч өнөр болноорон жаргалтай сайхан байж Монголынхон энэхүү уяачийн эрдэмийг улам олон залуучуудад өвлүүлж Монгол малчныг даяарчлан их далайгаас буцаад шүүрдэн ажиглалдаг бай гэдэг сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Үнэхээр дэлхий хавтгайжж байна. Гэвч Монголоор үлдэхийн гол өглөг бол эрхэм уяачдын маань үг юм аа гэж ингэж ойлгож байна. Ингээд хэвдэх байгаасаа үг сонсё, эрхэм таны амныг ингээд сонсё гэж ингэж бодож байна. За дараагийн хүлэгч гэдэг одонгоор манай Төв аймгийн Баян мөнжүүл сумын Ариат Монгол улсын манлай уяач Гена та шагнагдсан байна. Ингээд гинэ гоётой сайн сайхан бүхтийг хүсэн өрөөй баруун сахалтаар бараатан байдаг холон хоёрт ихтэй хомгон хоёр дураатай хөөхөдрөө хөдлөхөд сайвар энэхүү адуун сүргэн төм бумаар үрж болдог бай гэдэг сайхан өрөөлийг өргөн дэвшүүлээ. Төг түмэн адуун Монгол адуу гэдэгт одоо бас эргэлзэх хэрэггүй. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Борхүүгийн Буянбатын унган, Өвөрхангай аймгийн Хужир сумын Уугуул, Пүрвийн Бат сайхны бор 2019 оны шилдэг Монгол шүтлэнгээр шалгарлаа. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Уугуул, аймгийн алдарт уяач Очрын Баатрын дүү хул 2019 оны шилдэг Монгол шүтлэнгээр шалгарлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт уяач Аргачаагийн мөнхтрийн унган, Увс аймгийн Зөнгов сумын аймгийн алдарт уяач Норов самбуугийн хул шүтлэн 2019 оны шилдэг Монгол шүтлэнгээр шалгарлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт уяач Аргачаагийн мөнхтрийн унган, Увс аймгийн Зөнгов сумын Уугуул, аймгийн алдарт уяач Бадарчин Норов самбуугийн хонгор 2019 оны шилдэг Монгол даагаар шалгарлаа.
Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт байж аргачаагийн мөнгө төрийн унган Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт байж аргачаагийн мөнгө төрийн хонгор өөрийн унган 2019 оны шилдэг Монгол даагаар шалгардаа. Төв аймгийн 100 мод сумын Цолмонгийн мөнх хоёрын буурал 2019 оны шилдэг Монгол даагаар шалгардаа. өнөөдрийн сайхан шүтлэнгийн түрүүлийн сайхан шагналаар Бүрэнгэ аймгийн Хөтөрт сумын Бацаахны маань Жанжимбор гэж манай гамбурны битсэн байсан шүү. Арханаас гараад нэг аргагүй нэг ордог адуу юм даа гэж энэ сайхан урдан буян шалгарсан юм байна. За энэ Сүхбаатар сумын аймгийн алдарт байж Борбугийн Баянбатын унган адуу юм байна. Энэ хоёр сайхан өргөмжлөлийг энэ сайхан мөлгийг үйлсэж байгаа манай Монгол Улсын алдарт байж Батболд маань ардан авч байна. 자, 울산민 중고수민 고득치 나루삼보 시간나가는 비전아 Халзан сумын Хариат аймгийн алдарт уяач аргачаагийн мөнх төр. За мөнх төр уяач байна. Аймгийн алдарт. За аргачаагийн мөнх төр уяач алга багш байна тийм ээ. За энэ таавуудыг дурсгалын зорилготой толгойг хөрөө Улсангийн Зүүн сумын Ундраг ус компани захирал Бадарчин Норосонбо Сүхбаатар аймгийн Халзан сумын аргачаагийн мөнх төр Сүхбаатар аймгийн Халзан сумын аргачаагийн мөнх төр Төв аймгийн 100 мод сумын Цолмонгийн мөнх хоёр нар энэ гүшгэлтийг харж байгаа хэрэгтэй байна. 자, 하나 너로선보서에 발제해서 너로선보스 감시 시간다 가고 자, 하나 너로선보 여러분 먹보다 또 갈았다 또가 오늘서 일주가 나는 지금들은 거로 두분주라 시간대 가르치다다 이 밑자도 저 모든 모습 도와야 백사들이 그것도 쇼디 아직도 알아보고 있는 뭐야 백사를 말고 또 봐. 너로선보 자, 이거 오늘 hulгийн нэгэн аргачаагийн мөнх төр хадгалгаа. 자, Төв аймгийн 100 мод сумын Цолмонгийн мөнх хоёр. Мөнх хоёр. Эхэмта 2019 оны шилдэг Монгол даагны эзэн тул энэ үүрэгтэй шагналыг гартан авч байна.
За хэрхэн та бүдийг дурсгалын зураг авах болов гэж хүсье.